Сүүгийн өдөрт газрын тусалгүй подкастыг ажилтнууд та бүхэндээ зурлаар хүргэж байна. Энэ удаагийн зочноор шугам ашиглалт засварын албаны төслийн инженер одоо эрийг урьж оролцуулаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө энэ хүү нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан чамд маш их баярлалаа. Тэгээд сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Өнөөдрийн бидний ярилцах сэдв шугам доторлогын талаар ярилцсан. Ер нь энэ шугам хоолойг доторлох гэдэг нь ямар төрлийн технологи байдаг вэ? Энэ талаар та тайлбарлаж өгөөч. За шугам хоолойг доторлох технологи гэдэг нь маань болохоор шугам хоолойг шууд ухалгүйгээр шинжлэх технологи байгаа. Тэгээ энэ хүү технологиг болохоор дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шугам хоолойг ашиглаж сурт одоо ингээ өргөнөөр хэрэгжүүлээд эхэлсэн ийм технологи байгаа. Энэ технологиг ер нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар ач холбогдол, ямар давуу талтай байдаг энэ талаар хэлж өгөөч. За энэ хүү технологиг ер нь үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр их олон төрлийн давуу талтай. Тэгээд энд нэгдүгээрт нь болохоор үндэсний усны эрүүл ахуйг сайжруулна. Хоёрдугаарт нь шугам хоолойн насжилтыг уртсгах. Гуравдугаарт нь энэ шугам хоолойн усны алдагдал гэдэг юмыг зогсоох гэсэн юм давуу талтай. Үүнээсээ гадна болохоор энэ хотын төвийн энэ зам талбай ихтэй, нөхөн сэргээлт ихтэй, ухаан шинжилчих бололцоод тийм тутмын газруудад ашиглах бүрэн бололцоотой нэгдүгээр. Тэгээд мөн хоёрдугаарт нь болохоор цаг хугацаа хэмнэн тэгээд орчинд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэлт багтай ийм технологи, ийм давуу талуудтай технологи байгаа. Сүүгийн өдөрт газрын одоо энэ технологиг ер нь хэдэн оноос нэвтрүүлж эхэлсэн. Одоо ер нь ямар төвшөнд явж байгаа? За манай байгууллага энэ технологиг 2018 оноос хойш ер нь нэвтрүүлээд хэрэгжүүлээ явж байна. Тэгээд үндсэндээ Австри улсын RTI гэдэг компанитай хамтраад явж байна. Тэгээд манайд одоо яг хэрэгжиж байгаа технологи нь бол ер нь маш олон төрлийн технологи гэдэг. Тэгээд энэс ер нь хоёр төрлийн технологиг одоо ашиглаж байна. Тэгээд нэгдүгээр технологи нь болохоор CIFP материал бол давирхай цавуутай ийм материал байгаа технологи байгаа. Хоёрдугаарх нь болохоор HDB хоолойг одоо шугам сүүлж татах одоо колосвит гэсэн ийм технологи, ийм үндсэн хоёр технологиор манайх шугам хоолойгоо шинжилгээ явуулж байна. Тэгээд одоогийн байдлаар бид нэр 150-аас 400 хүртэлх диаметртэй нэг 13.7 км шугам хэмжээг доторлцоод байж байна. Цаашид ер нь энэ тухайн хоёр технологиос өөр технологиг нэвтрүүлэх бололцоотой юу? Ер нь цаашдын эдийн зорилго юу вэ? За энэ хоёр технологиос өөр технологи бол нэвтрүүлэх бололцоотой мэдээж тоног төхөөрөмжийн шинжилэлт хийх тиймэрхүү юмасаа болоод бололцоотой. Тэгээд энэ технологи ер нь цаашид юу гэх юм бол дан ганц цэвэр ус гэхгүй бохиросны шугам дээр мөн ашиглах бололцоотой технологиудаа судлаад тэгээд энийг ер нь хэрэглэснээрээ ер нь энэ шугам хоолойн засвар үйлчилгээ шинжилэлт гэдэг юм дээр заавал шууд уухад шинжилэх биш энэ шууд уухад технологиор шинжилнэ гэсэн ийм арга барил руу ийм засварын технологиор ер нь одоо шилжих тийм ихтийн төлөвтэй байгаа. За баярлалаа ярилцсан танд. Тусалгүй подкастын энэ удаагийн дугаар та бүхэнд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.